явуулээ. Аав хооцсон. Аав нэлээ. Үгийс. За. За аав нэг ч дуудаад ирээ. Тэгчээд би нөгөө аав хаацсан танилцсан. Тийм үү. За их чинь аюулгүй би чи хаагаад дуухан малгай авах үү за. За энэ баланс гэдэг нөгөө зүгээр ингээ орж ирэх байхгүй юу? Аюул байдлаа хангаж ажиж, аюул байдлаа хангаж балансыг авах хэрэгтэй байгаа. Касса өгчлээ. Хамаагүй байдлаар шүүх ордгоо байгаа. Ишлэр авах чийтэй. Тэр их хураацсан төмөрнүүд байна мэн аа. Чинь арматур төмөр хэсэг. За тэгээд ингэж яваа. Энэ болохоор можааны хэсэг. Тэр болохоор цугларалтын хэсэг байна. Энэ цайны газар байна. Нэр аваа танаа гоолны холбой тийм ээ. Үсэн яг. Би нэрээ тийм. Багш бас дахин хотыг дэд байгуулсан баатар хүмүүсийн түүхийг биччихээрэй гэсэн. Танаа авах сайн мэднэ гэсэн. Аваа та нэрээ тийм баатар хүний битгүү. Тэр төрхтэй баатар байсан болов уу? Аргуул баатар хүн дээ. Аав чамд нэг мундаг баатар хүн ярьж байна. Ийм бүхэл бүтэн том хотыг барьж байгуулсан хүний баатар их хүн бол. Өөр ямар хүнийг баатар их вэ? Камсар бэлжээ гэж. Боор бэлжээ ч гэдэг юм да зарим хүмүүс. Ихтэй хөрхий арт төрхтөн тийм цайгаа тавилан өгтааг юм билээ. Хүү юу хөөхнө үү? Хөөхөө. За мадаа хоёр асалсан. Гэхдээ Юу? дүүчин хөөтэй бол Тийм үү. Бүрээ орхиод бицлээ да. Өөгөө. Ирэх хүнтэй. Өөгөө даат. За. Шишээ сууч. Оо би нэг сур идэж болох уу? Тий. Гараа ингээд оох хэвээр ингээ иргүүл. Иргүндээ. Нэг хүчээс ирэх юм болж.
ха тунгалаг усанда сэргэлэн дүрээ тооддон тоолсон сэвшээ хонгор салхины үзүүр сэтгэл алдарн аргадуулан наацсан хүүхэд нас хүсээд эргэн ирэхгүй хүний багын хөгжилтэй хон хүүхэд нас минь цэцэг алгалсаа цэлгэрхэн талдаа цэдэн жарахан адалнаадсан цэвэр ариун агаар югараа цэж дүүрэн амьсдан гүйсэн хүүхэд нас хүсээд эргэн ирэхгүй хүний багын хөгжилтэй хон хүүхэд нас минь ярилцсан толиголох одын мандаа мөнгөн сувд цацруулан тоодсон нэлтрэн шаргалтах уучм хөндий мишэл баяртай хөгжилдэн наадсан хүүхэд нас хүсээд эргэн ирэхгүй хүний багын хөгжилтэй хон хүүхэд нас минь адтай уулынхаа энгэр билэрэн харгүй даган хараач өссөн ангабурал хөгштийн харинд хайдын ойрын аргадуулан бочсон хүүхэд нас хүсээд эргэн ирэхгүй хүний багын хөгжилтэй хон хүүхэд нас минь хүүхэд нас хүсээд эргэн ирэхгүй хүний багын хөгжилтэй хон хүүхэд нас минь хүүхэд нас минь Хутгийн уснаа цайгаа чанахад амттай цайлган чинийхэн царагчин ширтэн суухад минь хатган цэнхэр хараа хаттан орхон зорино
харин миний сэтэл чин ганцхан чамда эмүүднэ бацаажусса зихэдэ багин жахан шамагаан боддод хүсэлдээ хайрлаанда Бурхны хишиг ундаагаар бурхан тинхэндийг ундаалсан Bomman odno achilsan Ointa chamaga hardanda Bomman odno achilsan Ointa chamaga hardanda Харданда байна уу та? Сайн байна уу. За бэлжээх үү. Гол дээр сэрүүцээд ирвэх үү? Тэ. Та сайхан цэсэж байна уу? Сайхаа. Надад чамтай ярих яаралтай яриа байна. Чи энэ бичгийг аваад 4-р морьторонд яаралтай хүргэж өгөх хэрэгтэй байна. Тэр уяандар угаад жамсран тайжийн хангал халууныг унаад яв. Яаралтай шүүхөө. Элчэм жолоо таталгүй яваарай. Тэгээд пилж байгаа манд авхсаар 4-р морьторонд очиод даргадан захиагаа өгсөн чинь ингэж бичсэн байгаа юм. Хүнийг нь цэрэгт ав, морийг нь сул тавьчих. Нутагтаагүйгээд очин үзгээд биччихсэн байсан юм гинлээ. Тэгээд өөрөө тэр талаар уншаагүй юм уу? Тэр үед чинь одоо бичиг үсэг мэддэг хүн маш ховор байж л дээ. Тэгээд чинь цэргийн нууц бас хамаагүй уншиж болохгүй шүү дээ. Тэгээд пилж байгаа цэрэгтэй маш сайн сураад, онд сураад, хойшоо Орос руу цэргийн сургуульд яваад тэндээ домогт алаг морины эзэн Дандарбаатар гэж миний охин мэдэн тэ. Дандарбаатар та танилцаад нэгэн насны сайхан найзууд болсон юм лээ.
как мой русский. Ну ничего, стал лучше, чем был раньше. Хорошо, молодец. bomborum odanda urgede şonu borunda borun hibimin toru desen ecihe açık yanım beko sagılgar modonda şazga şonu şakşırında sehan büyüğümün osgosun ecihe açık yanım beko ecihe açık yanım 하라하더니 어버도 할요 지체그나간다고 하랑 회션 너를 허후드세 에지게 아치 yanım beko sağan hadani manengerte sağan tete gnagında sağan suge şibudese açık yanım beko ecihe açık yanım beko
Чи нутгаа санаа юу да? Тийм ээ. Найз нь ихээс өгч амсаж үзээгүй шүү дээ. Муу ээж минь юу хүсч мөрөдөж явдаг байсан бол тоо гэж бодохоор. Гэхдээ яг бай. Нутгийн зан олонныхоо хүчинд үдий зэрэгтэй сайхан л яв. Төрүүлсэн ихийнхээ ачийг хариулж нутгийн зан олноо баярлуулсан. Нутаг орондоо ийм сайхан хот барьж байгуулсан л гэж бодох юм даа найз. Оо. Чи. Стаалсын бодолтой юм да. Тийм ээ. Чиний зүг. Санаж явахд бүтэн гэдэг үг бай биш үү? Харин би нутгаар маань амгалан тайван байгаасаа л гэж бодох юм да. Зүг юуны тулд хэний төлөө цэргэрч бүхээгтэй ногоон машинтайгаа бүрэн хийуд шэр хаачхан бэхөө дархан орныг минь хамгаалан босч даяар олныг минь өмгөөдөн зогсож атаад дайсныг өвдөгдөн дарахаар анд зөвлөлтийн арим ирж явна. Зүсрэх суммад эсрэх бөмбөгийг зөрөгтэй сөрсөн дайчин ирчүүд алтан хилийн сом газрыг амиараа нүгснийг бид мартаагүй. Монгол ороос мөр зэрэгцэн мөрөн атак шуургалан ороод болцог илсэн улаарн байсныг алахын болон мартаагүй. Сибирийн замд урт цуваа уйлан хөврөөд дуудаан тайлсан цэргэрчүүд дуугаан дуулаад хайчхан бэхөө архан орныг минь хамгаалан босч даяар олныг минь өмгөөдөн зогсож атаад дайсныг өвдөгдөн дарсан анд зөвлөлтийн арим утсаж явна. Архан орныг минь хамгаалан босч даяар олныг минь өмгөөдөн зогсож атаад дайсныг өвдөгдөн дарсан анд нөхөд минь утсаж явна.
Чи тэгээ нутаг руугаа явах юм. Нутаг сайхан л та. Гэхдээ найз нөхдөд хатуусан юм байна шүү дээ. Чи тэрхээ амтаа хатуу шиг яа гэх. Тэр чи яах болж байна? Тэр тийм шиг. Гэхдээ найзан дараа эртээ очно. Хилэн боолтой. Эхнэр хүүхдээ дагуулаад очих юм байна. Тийм ч юм уу. Харин та нар маань эмэнд цаа яваад хайрцагаарай. Оо, өчтөө. Наад цахан цуснаас барцгаж. Тэгээд яасан юм бол аваа? Тэгээд Улаанбаатарт ажиллаж байгаад Дархан хотыг барьж байгуулахаар улсын томил дээр найшаа ирсэн юм лээ. Гол зураг үзлээ. За энэ болохоор Дархан хотын анхны одоо энэ барьж байгуулж ирсэн буучин Дархан байна да. Энэ хотын анхны шав тавьж байгаа зураг байна. Тийм биш үү. Хүч нэрээ. Энэ Дархан хотын анхны даргын цагаангуй хажуу зогсож байгаа нэг пиано охин байна шүү дээ. Энд чинь нөгөө хожмоо бэлж байгаа бэр болсон лам сурангуй юм бэл шүү дээ. Тийм үү? Тий. Нөгөө багш. Ямар сайхан хувь ирүүлдэг юм бэ те? Гэрэн. Хинэ. Тэгээд бэлж байгаа чинь хоёр орос мэрэгчлэлтэй энэ хараагийн ирэг дээр энэ дэм сургууль барина, тэнд дэм цэцэрлэг барина, энэ дэм хороол барина гэж бургасаар зурж байсан гэсэн. Харин Тэгсэн гэж шүү хөө юм хөө. Тэгээд Дархан хотыг барьж байгуулсан Домогт Гамсаар Бэлжээгод зориулж дайчин нөхрийн дуу гэж сайхан дуу хүчиж ард түмний дуртай дуу болон дуулагцаар явна да. Сарл шинэлэ тайдагви Урлан айц минь хавана Дархан хотын барилга дээрүү Торгон хилийн цаг дээрүү Ууны ай хангилсан нарийн дунд танилцаагүй Ууны дуу тажхансан айны галд танилцсан Нэгэн ихээс цовн төрж нэг хиолги дамжаагүй юм Цэргийн хуаранд ихэр болж цэгц журмын нөхөр болсон Сарл шинэдэн тадаггүй Урлан айц минь хавана Харин утаа үнэрлэж харин манхан хамт туулаа Залуун цус минь ижил урсаж залуунаас минь өнгөрнө Эргүүлж явсан сэлмнээс энхийн салхи сэнгэнсэн юм Энхийн салхины тэр аясаар мөнхийн тэнгэр цэлмсиймаа Сарл шинэдэн тадаггүй Урлан айц минь хавана
алдаж дайчин нөхөр минь үлдсэн манай хүртэл бүдээд санаа алдаж гар барьсан 20 жил замсалсан ч хоёр бинэ бид мартаагүй энгийн цэргийн бид хоёр эх орныхоо төлөө манаанда сарл шинэдэн падаагүй урал найз минь хавана сарл шинэдэн падаагүй урал найз минь За яасан. Оо хоёр хүүхэд нь хоол хийгээд үлдээчихлээ. Танаа бичиж хиндэг юм аа. Өөрөө тагаар өдөржингөө ажиллана. Хүүхдээ чирээд баймаар юм аа. Тэгээ гэр хотыг нь байгуулахад үзэж харах хүн байгаа ч үгүй ч юм уу. 20-30 жилийн дараа тэгэхэд би тэгж хэлж байсан. Үнэхээр сайхан хот болсон байж үү гэж ярьж явах чинь билүү. Мэдгүй. Өчнөө жилхэн эрхдүүлсэн юм бэхүү амдын жаргалыг өчнөө жилхэн эдлүүлсэн юм бэхүү эрийн дэд гэрийн эзэн чимэн Элин хайрхан эвийн далай чимэн бэлдээ адагхан зүрхийг минь өчнөө жилхэн жаргасан юм бэхүү алгхан бүрийг минь өчнөө жилхэн дулаа цуулсан юм бэхүү хэргийн дэд гэрийн чимэг чимэн билээ гигэн хүслэн цагаан мөрөн хайр минь билээ наранд өчнөө жилхэн гандаагүй юм бэхүү гангар
гонгор гэж өчнөө чихэн ганцаардаггүй гангийн наран гангар саран чимийн билээ ади зумбар миний зумбар чимийн билээ харин галыг өчнөө жид амтаалсан чи бидэн хоёроо анин заяаг өчнөө жидэсэн чи бидэн хоёроо цацрагатхан ариухан хөрсөн дөн соёолон нагсан амьдрал жаргалын гигэн бэлгдэл аллаг цэцгс мөнх дэлгэргээ таланхан ихийн хараар чамайг ургуулсан юм инхээр хингэлбэг чин таланхан ихийн хараар чамайг ургуулсан юм аврыг үдээ залуус учрахта харин болцоонд чамайг өргөөд сайхан үнэлт чин сэтгэл баясанхан сарууд орчлонд баясж явгээ таланхан ихийн хараар чамайг ургуулсан юм инхээр хингэлбэг чин таланхан ихийн хараар чамайг ургуулсан юм эцгэм бараа ивийн дэлхийд хүмүүс золгоод миний цэцгийн ариун дэлбэн таны тоос таланхан ихийн хараар чамайг ургуулсан юм инхээр хингэлбэг чин таланхан
чамайг ургуулсё инхээр хинэдэд бэгч наталан хаан ихийн хараар чамайг ургуулсё инхээр хинэдэд бэгч наталан хаан ихийн хараар чамайг ургуулсё ихийн хараар чамайг ургуулсё Тэр жил би танай пэлжийг яалаа санаж байна уу? Танай бицэж хиндэг юм аа. Өөрөө тагаар өдөржингөө ажлын хүүхдээ чирэг баймар юм аа. Тэгээ хөр хотыг үз. Байгууллагад үзэж харах хүн байгаа ч үгүй ч юм уу. 20-30 жилийн дараа тэгэхэд би тэгж хэлж байсан. Үнэхээр сайхан хот болсон байж үү гэж ярьж явах чинь билүү? Хаа мэдгүй. Тэгсэн ийм сайхан хот байгуулагдсан байна. Харин тийм ээ хөө. Манай энэ хүртэл барилгачин болно гэдэг байгаа шүү. Одоо улс орондоо энэ сайхан хоттой олон сайхан барилга барих юм байна л та хөө. Чухмоо чухам хөө. Үгэн ирж гэн хөө. Спортын талаар сурвалжлага авах хүмүүстэйг ирж гэн. Чиний хуучны хүн байна да нэг 6 таталчаач. Болох юм болов уу? Болдгүй яах вэ? За сайн байна уу? Сайн байна уу? Манай өсөн залуугийн нөгөө хүүхэн шийдэг мөн шүү дээ. Мөн байна. За хөө тарган сайн тусч байна уу? За. Үйл хүүхч энэ хүүхлээ. Миний ачаа. Оо. Сайхан бүх болох хэрэг байна дээ. Аа, цай аваад ирлээ. Сайн байна уу та? Сайн. За. За энэ үдэ таньд. Сайн байна уу та? Сайн байна уу? За би танилцуулъя. Энэ манай Дархан хотын анхны дэлгүүрээр гардаж авсан пианер хүн дээ. Одоо багш гэдгийг. Ундаг охин байна. Самсрам гэдгийг. Өгсөн бид хоёр ийм сайхан бэртэ болж байгаа. Сайхан бэр байна уу? За ингээд гуруулаа. Цай. За цайхан мөн төр хүлээж ав. Ямар ч сурвалжлагч нар байгаа дээр шийдвэртэйгээ батарейг татуулахгүй өгшөө. За тгий өгшөө. Аваа. Энэ таны имээ бэлжээгод очсон зочин та юм уу? Тэр тийм. Аа нөөс. Та тэгээд барилга барих болсон юм уу? Тэр үе зөвхөн барилгач биш олон сайхан үйлдвэр баригдсан да минь. Жишээ нь одоо манай энэ дархан ихий. Мэднэ сте. Дулаан байна. Цемент, силикат, одоо энэ залуучууд театр гэдэл. Бас дээр үеийн тэр сангийн аж ахуй чинь хотын иргэдийнхээ хүнснээ хэрэгцээ, улс орныхоо энэ эдийн засагт бол маш том хувь нэмэр оруулж ирсэн шүү дээ. Миний ах энэ олон сайхан үйлдвэрүүдийг ер нь ямар хүмүүс барьсан гэж бодож байна. Мэдгүй. Би мэдэн. Орос, Болгар, Польш, Унгар, Чех, Монгол багтаад ах トゥ 6 орн гэдэг гисэн шүү дээ. Хүү ямар мундаг юм бэ? Хин зааж өгсөн миний охинд? Багш шилж өгсөн шүү дээ. Мундаг багш тийм ээ? Та мундаг юм байна. Маш сайн байна. Үш. Ярэ маргааш нас нэг салхинд гаруул яасан. Амралтын өдөр байна. Тэгээл та. Аваа. Нэрээ нэхий чин дээр үж ажиж нэхийдээ өмсөж хүмүүс дангардаг байсан юм билээ те. Тэглгүй яах вэ?
Амира хоргооны хийний найгал сорыг жигдэдэхтэй наран ургуулж угалзарах найдах чиний савхан хороо тансаг хэлэн нэхийгэ таттан таван мэдtiгэ хдэ Учиг сөвдөх сумбан хороо Уянга өргөх дэмбэн хороо Саглаг хамбан нэхийний шагдааяг тааруудан Саран ургуулж утас сүлэх сайхан чиний уран хороо тансаг хэлэн нэхийгэ татан таван мэдtiгэ хдэ учиг сүлэх сумбан хороо уянга өргөх дэмбэн торгон нэхийгэ зүс хоршин мэдгэхдэ хорвоогоо яраж үйлсдэддэх онгорхон чиний уян хороо тансаг хэлэн нэхийгэ татан таван мэдtiгэ хдэ Сөвдөх сумбан хороо уянга өргөх дэмбэн хороо уянга өргөх дэмбэн хороо уянга өргөх дэмбэн хороо Хэшиг цэнхэр хүндийд Үрийн цагаан цолмон гэлбааж Үйлдвэр уурхаан яндан хүжлэх Үлгэрийн сайхан хот байдгиймаа Харшин өдөржин ургаач Одод гадаан шүншин хотолооч Өргөн саруул хаяан тэлсэн Өглөөний сайхан хот байдгиймаа Яна тэлсэн
байдаг юм Ханийн сайн найрсан цуглаач хамтран бүтээж амьдран суусан хаурын нуур шиг жаргал дэлгээр хамгийн сайхан хот байдаг юм Дүүсийн үлзийт гараар анхны чулууг өргөн тавьсан нардаг Монголын энэ хотыг наримтлын дархан хот гэдэг юм хотыг наримтлын дархан хот гэдэг юм Миний охин. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж. Энэ сайхан хотыг минь ийм сайхан Игэл Баатрууд барьж байгуулсан юм шүү дээ. Тэгвэл аваа. Би өдөр болох хичээнэ. За манай дарханчуудын ярьдгаар буурал хилжээвэл яа харахгүй наримлын дархан хотын анхны үүсгэн байгуулагч, анхны захиалагч юм. Намын төв орооны тогтоолоор 1961 онд буурал хилжээ маань 2 орос мэргэжлэнтэй анх дархан хотыг байгуулахаар хамгийн түрүү ирсэн байдаг. Буурал хилжээ гэж бидний ярьдаг нь энэ халах голын дай 1945 оны чөлөөлөх танд оролцож ирсэн. Тэр нь 2 дугаар цахилгаан станцын дарга хийж даханд ирсэн ийм Ахмад одоо хувьсгал тэмцээний Ахмад Зүтгэлтэн домогт комиссар учраас бид ингэж ярьдаг. Ингээд буурал хилжээ маань дархан хотод дөнгөж байгуулагдсан дархан хотын барилгын удирдах газрын орлогч даргаар олон жил ажилласан. Тэгээд сүүлд нь соотныг манзын одоо даргаар бас ажиллаж ирсэн. Дархан хотыг бүтээн байгуулсан анхны одоо анхдагч хүмүүсийн нэг гарцаа байхгүй мөн. Тийм учраас дарханчууд 1995 оны 5 сард дархан хотын хүндэт тэргэн гэдэг цол харилсан байдаг. Буурал хилжээгийн тухай түүний анд Монголын улсын төрийн шагналт алдарт яруу найрагч зохиолч Шойдлын чимэд дайчин нөхрийн дуурал гэж сайхан дуу бичиж бас бидний зүрх сэтгэл хоногсон үлдсэн ийм сайхан дуу байдаг. Тэр дуун дээр гарч байгаа буурал саараас шинэлээ тайлаагүй буурал найз минь хаана явна дархан хотын барилга дээр үү торгон хөлийн заг дээр үү гэж өгүүлдэг нь гарцаа байхгүй энэ дархан хотын түүх тэр буурал хилжээгийн амьдралтай холбоотой